Одоогоос 10 жилийн өмнө манай улсын баруун зүгт байх Шувууны нэрээр нэрлэгдсэн нэгэн давааны ард томоохон осол гарч 10-аад хүн нас барж байжээ. Иймэрхүү харамсалтай явдал энд тентхийн даваан дээр үе гардаг учраас уншигч та бүхэнд ослын тухай олныг нуршин өгүүлэх нь илүүс бизээ. Харин тэрний оронд тэрхүү ослоос хойш даваан дээр үзэгдэх болсон хий үзэгдлийн тухай өгүүлсэн нь дээр болов. Ингээд даваан дээр үзэгддэг хачирхалтай зүйлийг нүдээр үзсэн нэгэн хүний яриаг хүргэхээр шийдлээ. Гал бадрах хэмээх хэрийн яриаг нэмэр хачиргүйгээр сийрүүлж байна. Тэрбээр иймэрхүү ярианд хүн бараг итгэдэггүй юм байна лээ. Би ч гэсэн хий үзэгдэл сүнс үнсний тухай ярианд итгэдэггүй л байлаа. Гэхдээ өөрийн нүдээр үзсэн учраас одоо бол учиргүй үгүйсгэхэ болсон хэмээн зөрөөд дурдаад доорх зүйлийг ярьсан юм. 10-аад хүний амьд хүрсэн аимшигтай осол болсны яг маргааш нь бид тийшээ хөдөлж билээ. Гэхдээ тухайн үед давааны ард аимшигтай аваар осол болсныг огтхон ч мэдээгүй байсан юм. Би тэр үед сумын малын зоо техник хийдэг байлаа. Тэр өдөр сумын засаг даргын тушаалаар эмнэлгийнхээ УАЗ 469 машиныг унаад малчныхаар орж малыг нь үзэж онцлох зорилготой явж байлаа. Надаас гадна малын эмч болохгүй ч орчин насны хүүхэн жолоочир замаас дайгдаж суусан туранхай шар залуу сууж явсан юм. Би замдаа 2-3 чайлаар орж малын эм тарай тараах цураа баг зэрэг айрагдаж шимийн арх хүрцээр нэлээд орой болсон хойно даваараа хөдөлж билээ. Гэхдээ бидний хинэнч тэнд ямар нэгэн аваар осол болсныг огтхон ч мэдээгүй явсан юм. Хэрвээ аваар гарсан гэдгийг мэдэж байсан бол орой болсон хойно тийшээ хөдлөхгүй байсан нь мэдээж. Уг аваарын тухай мэдэж байсан ганц хүн бидний дунд байсан ч тэрээр хачирхалтай үйл явдал тохиох хүртэл ам нээлгүй явсаар даваа өд мацуулсан юм да. Хэрвээ тэрээр бидний давааны наад талын айлд байхад тэр талаар хэлсэн бол шөнө өрөө даваараа өгсөж зүрхлэхгүй дуу нэгтэйгээр тэр айлд хонох байсан билээ. Гэвч тэрээр юу ч яриагүй учраас оройн сэрүүнд замд өхий гэж ярилцсан бид халамцуу жолоочтойгоо нийлэн дуу хадасаар даваа өд өгсөн юм. Тэр үед гадаа нэгэнд харыг бүрий тасарч гүйдсэн байлаа. Даваа нилээд огцом өксөр учраас машин маань дөнгөж өгсөнгүүтээ хүч алдан орилж эхэлсэн юм. Жолооч маань хүн дараандаа залган урагшаа хөдлөхөд бидний унаанд дагдаж явсан шөвгөр шар залуу гинэтхэн өчигдөр энэ давааны орой дээр аймаар аваар гарсныг та нар дуусна уу? Хэмээн пал хитл хийснээр бид бүгд давхийн зочиж нам чимээгүй болсон билээ. Жолооч маань түүнээс юун аваар вэ? Ямар машин унчихсан юм бэ? гэж асуухад шөвгөр шар залууд ороо хавчигнан суулаа засаад өчигдөр шин дундын үед хэлсэн байхаа. Хойд сумаас явж байсан нэг микроавтобус давааны орой дээр хүч алдаж хойшоо ухраад давааны уруу унчихсан байна лээ. Яг заахан талд чинь нэг гүн жалга байдаг шүү дээ. Тэр лүү унаад няц үсэрч гисэн байсан. Дотор нь явсан 11 хүнээс бараг амьд хүн үлдээгүй юм гисэн. Өглөө хар эртээр аймагаас машин иж микрог босгож аваад ачаад явна лээ. Эмнэлгийн машин ирсэн ч гэсэн амьд хүн авч яваагүй. Баахан зогцос ачаад бутсан гэж дуулдаж байна лээ. Би өглөө мотоциклтэй давааны цаанаас наашаа орж ирсэн юм байхгүй юу? Жалгаар нэг баахан эд юм цацагдаад бөөн цуснаж гойжсэн байна лээ. Машин нь яг л бадсан цаас шиг. Химэн ярьж байтал жолооч маань чи ямар олон хүүхдээ юм бэ? Даваараа өгсөж байхад битгий муу ёрын юм яриад бай. Дуугүй бол тэгээд шал түрүүн айлд байхад энэ тухай ярихгүй юугаа хийгээд дамаа өдүүлчихсэн юм шиг чимээгүй суугаад байсан юм бэ? Тэгсэн мөртлөө яг даваараа өгсөж эхэлмэгц багтай нарахгүй яриад эхэлдэг байна шүү. Химээ нилээд уцаарлан хэлэхэд эмч хүүхэн бид хоёр ч гэсэн эвгүйцэж нөгөө залуу руу муухай харцгааж билээ. Машин маань хүн дараагаараа ааж ухан гэлдэрсээр давааны орой өд гарахын өмнөхөн замын хажууд огцом гүн жалаг онгойн харлаж харагдсан юм. Нөгөө шар залуу тэрхүү жалганы зүг ирүүгээрээ дохиж яг энд унсан байна лээ. Химэн хэлэхэд эмч хүүхэн жолооч хоёр нэгэн зэрэг дургуйцэн чимээгүй байгаа ч химэн бараг л хашгирч билээ. Манай машин жалганы хажуугаар зөөлхөн өгсөж байтал гинэт хажуулдаад унчихсан микроавтобус байгаа нь машины гэрэлд тод гихч харагдсан бөгөөд нүүр ам хувцас хунар нь нийл цус болсон хазгар доглон янз бүрийн хүмүүс машины маань урдуур замд осон гараа өргсөөр гараад ирсэн юм. Тэд зогсохыг гуйж байгаа нь хинт ч ойлгомжтой байлаа. Харин энэ үед нөгөө шөвгөр залуу битгий зогсоорой, зогсож болохгүй шүү. Наад бол чинь өвчгсөн хүмүүс гэж хэлсэн юм. Хэдийгээр машины гэрэлд цус нөжөө гоожуулан орилж чарлан уйлсан хүмүүс гар хуруугаа сарвайлган өргөсөөр орж ирсэн ч жолооч маань тэдний дундуур хаазлан гарч билээ. Нэг ёсондоо тэднийг дайраад гарахад ямар ч шинж тэмдэг машинд мэдэгдэхгүй байсан ч хамгийн сүүлд нэг хүүхнийг дайран гарахад яахын аргагүй амьд хүн дээгүүр гарч байгаа юм шиг машины дугуй өргөгдөж ирээд тонсосноо маш эвгүйцэтгэл төрүүлсэн юм. Жолооч маань намандаа бурхан минь гэж үгсээр машиныхаа хурдыг сааруулалгүй давааны өдөө гарсан бөгөөд бидний хойшоо эргэж харахад жалхан дотор гарч идэнгийн гэрэл шиг олон жижиг гэрэл солилцсон тусч байгаа нь харагдсан юм.
Жолооч даваан дээр гармагцсан нөгөө шөвгөр шаа залууг заамдан авч "Чи үнэхээр аваар гарсан гэж үнэн ярьсан биз? Саяын хүмүүс үнэхээр хий үзэгдэл байсан уу? Баахан амьд хүн дайрч чалаад гэмт хэрэг хийчихсэн байвал чи хар толгоогоор хариуцсан шүү." Гэхэд шөвгөр шаар ээрч мууран байж "Би юу гэж худлаа хэлэх юм бэ? Үнэхээр өчигдөр орой тэнд аваар гарсныг би өглөө харсан юм чинь. Сая тэнд унчихсан байсан микро автобус өчигдрийн унсан автобус мөн байна. Гэхдээ тэрийг өглөө ачаад аваад явахыг би нүдэрээ харсан шүү дээ. Тийм учраас хий үзэгдэл сүнснүүд байна гэж мэдээд таныг битгий зогсоорой гэсэн юм" гэж билээ. Бид давааны цаад руу бууж айл очлоо тайвширч чадсангүй. Түрүүчийн үзэж харсан зүйлс туснаж болсон хүмүүс нүдэнд харагдаад болохгүй байв. Бид айлд ирээд нилээд тайвширч үнэхээр хотыг зорин явж байсан нэгэн микро автобус даваан дээр онхолцсныг мөн нас барсан хүмүүсийн зогцыг микро автобусны сэгтэй хамт өглөө ачиж аваад явсныг тэр айлын хүмүүсийн амнаас сонссныхон дараа л юм ярих сэхэтэ болж шөвгөр шар залуугийн зүг талархан харж "Чи бидэнтэй хамт яваагүй бол юу болох байсан бол мэдээж бид жалган дотор машин унаад сүйд болчихсон байна" гэж бодоод л шууд зогсож машинаасаа бууцгаах байсан бизээ. Харин тэгсний дараа тэдгээр хий зүйлүүд яах байсан бол гэцхэн чихүүцэж байлаа. Тэрч байтугай бүгдээрээ шөвгөр шар залууд баярлаж талархснаа илэрхийлэн гар хөлийг нь атгаж сүйд майд болцгоосон юм. Тэрбээр "Та нар түрүүхэн л тал талаас загнаад барьж идчихгээд байсан биз дээ" хэмээн нилээд гомдонгой хэлж байсан билээ. Бидний давааны бэлгийн айлд ирснээс хойш 2 цаг орчмын дараа бидний араас нэгэн трактор даван уруудаж ирэх чимээ сонсогдсон юм. Бид гарч харвал нөгөө трактор биднээс 30-аад алхмын зайтай ирснээ гэрлээ онтраан зогсчихов. Дотроос нь хүн буудаггүй. Нилээд хүлээсний эцэст бид очиод хаалгыг нь онгойлговол дотор нь хувхай цагаан босон царай зүстэй эрэм хоёр бөмбөгөнд л жижигрэн сууж байсан бөгөөд эмэгтэй нь "Та нар амьд хүн мөн үү?" хэмээн сулхан асууж билээ. Трактортойхоос бидний бараг араас дагаад шахуу даваа өөд өгссөн байв. Тэд бидэнтэй ээжил даваан дээр аимшигт аваар гарсныг мэдээгүй явсан аж. Хоёул инээж хөхрөлдөнгөө аажуухан дээшээ өксөх үед манай машины арын гэрэл давааны орой дээр улалзаж байжээ. Залуухан жолооч хажуугаас нь халуу төөнүүлэн яваа сайлчин хүүхнийг өдөнгөө яаралгүйхэн урагшилсаар нөгөө жалганд тулж иртэл бидний харсан зүйлс гараад иржээ. Тракторын жолооч залуу бадсан цаас шиг болсон микро автобусны хажуугаар гарахдаа түрүүхэн давааны орой дээр гэрэлний олтолцож харагдсан машин жалга руу унчгаж дээ хэмээж байсан аж. Дэгтэл жилгээ эвхэн твэрч хөл гараа чирэн доголсон хүмүүс гэрэлд нь ороод ирсэн байна. Энэ хүмүүсийг хармагцаа тракторын жолооч янган л тоормослон зогсоод үсрэн боожээ. Хүүхэн ч даган буусан байна. Хоёул буунгутаал мэл гайхжээ. Тэдний эргэн тойронд хинч байхгүй нам гүм шөнийн тас харанхуй нийгээж байсан нь тэр хоёрт үнэхээр аимшигтай санагджээ. "Ачи юм да, саяхан л энд онхолцсон машинтай баахан хүмүүс байсан биз дээ" гэж хоёр биеэсээ асуух үед гинэд жалган дотор эмэгтэй хүн часхийн муухай орлоод уйлах дуу гарсан аж. Үүнийг сонсомогцоо хоёулаа бушуухан шиг трактор руугаа харайж ороод асааж аваад даваа руу зүтгэжсэн байна. Тэр хоёрыг трактортаа суугаад хөдлөмөгц тал талаас нь цуснаж гоожуулсан хүмүүс салгалан гарч ирээд тракторынхын дугуйн доогоор өнхрөн унаад эхэлсэн аж. Гэвч залуу хаазаа тултал гიშгэн давсаар давааг давж доошоо оруулаад айлын бараа хараад трактороо онтраан амсгаад асна нь тэр байв. Даваан дээр аимшигтай осол гарснаас хойш 2 жил шахуу янз бүрийн дүрс сүйдэнэн үзэгдэж элдвийн дуучмын сонсогдсон хурц гэрэл гялсхийн асч байснаа сүүлдээ гарч идэнгийн өнчин ганц гэрэл сүүмийн астаг болж улмаар хэдэн жилийн дараа хөх гэрэл болон хувираад сүүмэлзэж байдаг болсон юм.